Яасан мэдгүй нөө 5 дугаар лекцийн эхний хэсэг эхэлж байна. За тэгэхээр бид нэр 4 дахь сэдв рүүгээ орж ийн. Сэдвүүд лекцээс арай том байгаа учраас биднээс яг сэдвийн дугаар бол хараа хоцорч явж байна. За техникийн рестрикцийн буулгалт гэдэг сэдв рүү орж ийн. Ер нь бид нар одоо нэг алгоритм нэг үзсэн биологийн үндэслээс нэг жоохон хэвчээ одоо яг биологийн нэг асуудлыг авч үзэх юм байна. Тэгэхээр энэ видеон дээр бол бид нэр дөнгөж тэр асуудлаа тодорхойлоод хөдөлмж байгаа. За тэр нэг 6 уншигчнаас маань тэгэхээр рестрикцийн энзим гэж юу хэлээд байсан бэ гэхээр бид нар ийм урт ДНХ-гийн дараалал буюу геномоос геном дээр төр төрлийн энзим одоо нэмэхэд энзимүүд нь ингээд дундуур нь тастаад байсан тодорхой дүрмээр ийм дарааллыг олоод тэднийх нь тэрүүгээр нь тасна гэдэг. Бид нар сэдв 2 дээр үзсэн юм байна. Тэгэхээр тэр хослол нь бол ерөнхийдөө ийм тодорхой татамжтайгаар дайралтхан. За бид нар 4 суурь байдаг гэж мэдж байгаа. 4 нөгөө юм үсэг. Тэгэхээр 4-ийн 6 зэрэг буюу 4096 суурьт нэг удаа дайралтхан. Яг тэгэхээр тэд нар хөвчсөн нэг тийм 6 суурийн урттай тийм хослол байдаг. Хослол гэдэг маань одоо энэ GAATTC ч юм уу те энэ дээр байгаа ийм 6 усгтай хослол. Тэгэхээр ямар нэг тодорхой хослол өгсөн болвол энэ богинохон 6 усгийн урттай зүйл маань 4096 усгны дараа бол дахиад ер нь дайралтахаас өөр аргагүй болох нэ. За жиг тахтаа гэж бол тэгэхээр бид нар ингээд ДНХ-г ингээд нэг огтлдог нэг тийм хэрэгсэлтэй юм байна. За тэгээд энэ огтлдог буюу рестрикцийн энзимийг юунд хэрэглэдэг вэ гэхээр шинээр ДНХ бүтээхэд хэрэглэх нь ингээд огтлж залгаад хажлаад нийлүүлээд флорофор нэмэх буюу одоо тийм гэрэлтдэг молекулуудыг залгаж молекулууд дээр залгаж сүүлд нь харж шинжилгээ хийхэд гэрэлтэд ингээд харагдаад тахна л та. Тэгээд бусад нэмэлт янз бүрийн бодис залгахад хэрэглэнэ. Молекулууд залгахад хэрэглэх нь за дээр нь полимеразын гинж уурвал гэж бид нар үзсэн тэрийг явуулахад их тохиромжтой болгоод жижиглээд хувааж болох нь шууд тастаж яах гээд байгаа гэхээр нөгөө микромассив гэдэг бид нар өндөр гүйцэтгэлтэй төхөөрөмжүүд үзсэн. Тэрэн дээр бас юм богинохон ус шиг юмнууд наалдуулна гэсэн. Тэгэхээр тэрэн зориулаад ингээд яах нь огтлж болох нь. За генотип фенотип дээр микромассиваар генотип фенотип тодорхойлно гэдэг маань за яг уу генотип гэдэг маань нэг гений хувьд ямар ялгаатай байна. Фенотип гэдэг нь яг тэр амьтан гадна төрхөөрөө хэрэг ялгаатай байгаа гэдэг юм гээд бид нар үзсэн. За яг микромассив дээр комплементари ДНА буюу нэг гүйцэлтийн нөгөө талынхан ДНА гэж ирээд наалдаад байсан. За тэднийг огтлж гаргаж болох нь. За эсвэл нөгөө дарааллаа хувилж болох нь. За хувилахын тулд бид нар 2 арга үзсэн. За нэг нь бол эсрүү ДНХ-гийн хэсгийг оруулаад вектор гэж нэрлэдэг. Тэгээд тэр эсийнх нь өөрийнх нь механизмаар оршуулж байна гэсэн. Ийм юмнууд байгаа. За хамгийн сүүлийнх нь бидний одоо үзэх гээд байгаа юм. ДНХ-гийн рестрикцийн буулгалт буюу ДНХ-гийн дарааллыг тодорхойлохын тулд дарааллын зургийг гаргаж авахын тулд бид нэр ингээ огтлж байна гэдэг. За одоо яг яагаад тоглох нь гэдэг талаар. Тэгэхээр рестрикцийн зураг. За энэ дээр яг дараалал биш энэ цагираг маягийн нэг плазмид төрлийн ДНХ-ийн тэгээд энэ дээр яг ийм энзимээр яг энэ үгээр нь тасна тиймэрхүү энзим тэрүүгээр нь тасна ч гэдэг юм уу. Энэ хэсэгт нь ийм молекулууд байна гэдэг. Яг ерөнхийдөө дараалал гаргаж авна гэдэг маань нөгөө суурьуд маань ямар дараалалаар орсон бэ гэдгийг гаргаж авна гэсэн. Хэрвээ дараалал нь мэдэгдэж байгаа бол рестрикцийн зураг буюу хаагаараа энэ энзимээр огтлогдох вэ гэдэг тасрах вэ гэдэг нь бол гаргахад амархан. Шөө бас тэгээд рестрикцийн зураглал буюу дарааллыг тодорхойлж байгаа энэ үйлдэлийн нэг хэрэглээ нь болохоор нөгөө sequencing буюу нөгөө дарааллыг тодорхойлох тийм юу баамаа. За тэгэхээр бид нар гел электрофорез гэдээ бас үзсэн ийм нэг одоо 4 зам байна гэсэн. За энэ дээр 3-ыг л зурсан юм байна. Ерөнхийдөө хасцнэгтэй нөхдүүд маань ДНХ-гийн хэсгүүд маань нэмэгцэнэгтэй анод руу ингээд явж байгаад хөдөлж байгаад тэгээд эхнийх нь хүрээд ирэнгүүт нь зогсчихно гэсэн ийм доошоо чиглэлт хөдлөх юм байна. Доошоо жоохоо энэ анод руугаа тэгээд хамгийн жижигхэн хэсгүүд нь
илүү хурдан хөдөлдөг учраас жижиг хэсгүүд нь ирээд энэ хамгийн урталтаа тунхна. Тэгэхээр бид нар энэ хажуудлын энэ хуваараар нь харж байгаад ямар урттай эсвэл хануур гэдэг. Энэ гел электриферийн үр дүнд ийм уртуудын хэмжээ гарах нь. За тэгэхээр эдгээр гэж уралдахын тулд ингээ эрэмблэгдэж тунахын тулд маш олон хөлбөр байх хэрэгтэй. За нөгөө рестрикц энзимээр эхлээд ингээ жижиг хэсгүүдэд хуваачна. Тэгээд гел электриферээр эрэмблэх нь эрэмблээд гарсан энэ уртуудын хувьд бол бид нар өөрсдөө анх хуваахдаа нэг нуклеотидын ялгаатайгаар хуваасан гэж мэдж байгаа тохиолдолд энийг ангид өгүүлж. Тэгэхээр эрэмблснийхаа дараа тэр мэдээллээрээ одоо ямар урттай юм байсан бахна гэдэг. Молекулууд байсан бахна гэдгийг тодорхойлох нь. За тэр уртуудаа ашиглаад буцаагаад анхны ДНХ ганцхан л молекулыг л олон хувилж байгаа л тэгээд нэг хуваагаал ийтгэждгэн хуваагаал гэд уралдуулт зэрэг штэ. Тэгэхээр тэр уртуудаас нь буцаагаад юу гарах. Ямар нэг урт юмыг ингээд хэсэг хуваацсаны дараа биднэрт ийм урттай тэдэн юм гарчаа гэдэг өхөр бид нар буцаагаад сэргээн гэсэн. За тэгэхээр энд ийм бодлого нэг энзимээр боловсруулах гэдэг. Тэгэхээр нэг энзим болвол нэг ийм тодорхой хэсгээр нь хуваах хэрэгтэй. Манай молекулыг. Тэгэхээр 12 та молекул байлаа гэж бодоход энзимийнхаа тэрний хавар тасна гэдгийг харсан чинь яг энэ нэг юу гэдэг энэ нэг гэсэн байрлал дээр нэг өгтлөх юм байна. 3 гэсэн байрлал дээр нэг өгтлөх юм байна гэдэг ингээд ийм юмнууд нь гараад ирэх юм. Хэрвээ бид нэр ДНХ-га мэдчихсэн бол гэхдээ яг ДНХ-га бид нөгөө микроскопын тэрэж харж чадахгүй болохоор яг бид нэр зөвхөн тэр уралдуулж байгаад ямар урттай хэдэн молекул байна гэдгээс нь сэргийх боломжтой. Тэгэхээр энэ дээр жишээ нь одоо юу гэдэг нэг GA ямар TC байвал GA2-ын дундуур тасна ч үү те. Тэрний энэ нэг гэсэн цэг дээр нэг биелдэг, 3 дээр нэг биелдэг, 7 дээр нэг биелдэг гэдэг. Ийм 3 боломж байлаа гэж бодъё л да. Манай молекул дээр өгсөн молекул дээр. Тэгэх юм бол бид нар яг ингээл яачна. Нөгөө энзим хийчингүүд энэ тэрүүгээр ингээд тастаа хийчихнэ. За одоо яг бид нар тэр нөгөө биологийн одоо уусмал дотор явагдаж байгаа л гэж үзсэн л та. Манай ДНХ-ийн молекул ч гэсэн уусмал дотор байна. Энзим ч гэсэн ерөнхийдөө ингээд уусмал дотор ороод бүгд шингэн юм дотор. Яг шингэн дотор ч одоо манай молекулууд бид нэр 10 жилийн физикт үзснээр бол яг ингээл хөдөлж байна гэдэг. Одоо Брауны хөдөлгөөн ч гэдэг халааж бариад хөдөлгөөнд оруулах нь. Тэгээд яг энэ молекул маань өчнөө олон зуун сая шиг байгаа яг ижлэн. Тэгэл энзимтэйгээ таарлаад ингээд энэ тэрүүгээр ингээд тасраад очих. За тасарна гэж үзэх нь яг тасарч байгааг бид нар харж чадахгүй. Тэгээд яг тасарсныхаа дараа биднэрт нэг юм нэг урттай, 2 урттай, 4 урттай, 5 урттай гэдэг ингээд 4 төрлийн л баахан юм юунууд. Одоо уртын нөгөө гэл электрofорезоор үүссэн чинь яг өөр дээр нэг урттай нэг баахан уралдаж гараад 2 урттай дээр нэг баахан зураас гараад 4 урттай 5 урттай дээр ингээд амар их зураас гарчна гэсэн. Тэгэхээр бид нар харж байгаа энэ молекулыг ийм энзимээр боловсруулсан чинь гээд 4 янзын урттай юм үрчээл гэдэг л мэдээлэл ирнэ. Тэндээс нь бид нар буцаагаад байгуулах хэрэгтэй. Тэгэхээр яг нэг энзимээр боловсруулсны дараа ийм 4 урт орж ирсэн гэж үзэх юм бол буцаагаад сэргээхэд жоохон хэцүү яваа. Тэгэхээр одоо жишээ нь энэ байна те 4 урттай нэхэлж яваад бид нар энэ дээлийнхаа бол битггүй шүү дээ. Ийм байсан гэдэг. 4 урттай нэхэлж яваад дараа нэг урттай нэг яваад тэгээд дараа нь дахиад нэг 5 урттай нь яваад тэгээ 2 урттай нь явцсан юм уу? Явсан байж болох нэг боломж нь. Нөгөөх нь болохоор эхлээд нэг 2 урттай нь яваад дараа нь 4 урттай нь яваад тэгээд 5 урттай нь яваад тэгээд 1 урттай нь явах юм. Ингээд маш олон боломж байгаа. Тийм болохоор яг энэ одоо баг 4-ийн факторал гэж яг одоо энэ 4 урт маань дөрвөлээ ялгаатай учраас байрын сэлгээд тэр энэ 4-ийн нийлбэр 12 учраас хэдэн удаа байрын сэлгэж болох вэ гэхээр ингээд 4 факторал гэхээр 24 янзын тийм гарна гэсэн үг. Тэгэхээр манай анхны молекулыг сэргээхэд ийм 24 янзын боломж гараад байна гэдэг маань их юутай л гэсэн үг. Аюул олон боломж байна гэдэг маань мэдээлэл яахгүй байна гэсэн үг. Тодорхой мэдээлэл байхгүй байна гэсэн үг. 24 юмны нэг нэ. Манай энэ анхны байсан молекул энэ 24 янзын ийм дарааллын нэг байжээ гэж хэлэх бол нэг тодорхой мэдээлэл биш болж таарах нь. Мэдээллийн онолын үүднээс боломж нь нөгөө энтропи ихтэй байна гэсэн үг.
тодорхойгүй байдал ихтэй 24 юмны л аль нэг нь гэдэг чинь. Тэгэхээр бид нар тодорхой болгохын тулд одоо дараагийн видеон дээр нэг биш хоёр энзимээр боловсруулах гэх мэт тийм аргууд хэрэглэнэ.